Дэлхий дээр 9,000 гаруй мэрэгжил байдаг ба технологийн хөгжлийн өсрөнгөө хөгжиж буй үед маш олон мэрэгжил шинээр төрөн гарсаар байна. Нөгөө төгөөр маш олон ажлын байр хиймэл оюун, робот шилжиж эрэлт хэрэгцээнээс гарсаар байна. Жишээлбэл жолоочийн мэрэгжил саяхныг хүртэл эрэлт хэрэгцээтэй мэрэгжил байсан бол одоо мэрэгжил биш хэрэглээ болсон. Улмаар цалин өндөр өөрийн хүссэн мэрэгжлээрээ суралцахад төвөгтэй болж байгаа юм. Тиймээс хөдөлмөрийн зах зээлийг ойлгож дараах 3 асуултыг өөрөөсөө асуугаарай. 1-р хэдэн жилийн дараа ажлын байранд бэлэн болох вэ? 2-р эдийн засгийн идэвхтэй боловсон хүчин болоход таны сурч буй мэрэгжил үнцэнтэй хэвээр байх уу? 3-р таны сонгосон мэрэгжил бусад ажлын байранд хүрэх боломж байна уу? Ирээдүйн хөдөлмөрийн зах зээл технологийн хөгжлийн талаар эргэцүүлж байж мэрэгжил сонголтоо хийхийг зөвлөж байна. Мэрэгжил сонголт таны ирээдүйг тодорхойлно.